маш чухал хуулийг өргөн барихаар төлөвлөж байгаа. Тэрний юу гэвэл сонгогчдын саналыг худалдаа авахын эсрэг хууль гээд энэ хуулийн дээр ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол үзэл баримтлал хуулийн төсөл бол бараг гарцсан. Судалгааны багтай хамтраад бол нэлээд сайн ажилласан. Мөн холбогдох одоо төрийн байгууллагуудын зүгээс ч гэсэн одоо бидний байгуулсан ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Тухайлах юм бол авилгатай тэмцэх газраас төлөөлөл байна. Сонгуулийн ерөнхий хорооноос төлөөлөл байна. За цагдаагийн ерөнхий газраас байна. За мэдээж одоо мэргэжлийн улс төр судлаачид Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн докторууд байна. За төрийн бус байгууллагууд болох иргэний одоо нийгмийн байгууллагууд болох нээлттэй нийгэм форум байна гэд ингээд олон хуульчид байна гэд нэлээ өргөн бүрэлдэхүүнтэй нэлээ хариуцлагатай сууж ажиллаж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол үзэл баримтлал нь сая хэлсний дагуу ингээд одоо бэлэн болцсон, хуулийн төслөнд бэлэн болцсон. Одоо нэг зардлын тооцоо гэх мэт ийм одоо нэгэн тухай хуулиар, хууль тогтоомжийн тухай хуулиар шаарддаг бусад зүйлүүдийг бол бас хийх ажиллагаа ерөнхийдөө дутуу бусдаар бол бэлэн болсон байгаа. За тэгэхэд гол одоо заалтууд юу? Гол заалтууд бол за одоогийн сонгуулийн тухай хуулинд бол байдгийн ерөнхийдөө одоо санал худалдаа авах хэлбэрүүдийг за одоо наазах нь бидний маш сайн мэддэг бэлэг тараах, хэвийн боов тараах, бэлэн мөнгө тараах, үүнээс гадна үнэгүйгээр үзүр үйлчилгээ үзүүлэх, тоглолт үзүүлэх, амралтанд явуулах. За одоо сүүлийн үед бол манай улс төрчид маш их мөнгөтэй болсон бололтой. Амралт бус бүр одоо гадаадад гадагшаа бүр хайнаан бараг л байлын арал руу хүртэл ингэж сонгогчдоо явуулдаг болсон байна. Тэр энэ бүх үйлдэлийн цаадах зорилго бол ердөө санал татах ийм л зорилго байдаг. Тэгэхээр энийг уг нь бол хориглосон байдгийн. Гэхдээ хамгийн сонин нь бол ерөөсөө сонгуулийн жилдэл хийхийг хориглосон байдаг. Атал эн чинь өмнөх одоо 3.5 жилийн турш хийхийг нь зөвшөөрсөн байгаа. Тэгээд одоо мөнгөтэй хүн бол тэр бом төгрөг байхад 12 сарын 31-ний дотор тарааж болох нь л дээ. Ерөөсөө тэр нь бол ерөөсөө хуулиар хориглогдоогүй, чөлөөтэй. Тэгэхээр энийг бол ерөөсөө бүрэн хориглож байгаа. Бүх хугацаанд, бүх хил жилүүдэд ерөөсөө л улсын хурлд нэр дэвшин гэж бодож байгаа ийм амбицтай байгаа хэн бүхэн энэ хуулийн дагуу бол ерөөсөө юу ч тарааж болохгүй. Тэгээд дэвшээд ирэхийн цагт одоо тэр тарааж исэн энэ тэр үйл баримтууд байж таарна тийм мэдээж тэр чинь сонгогчдын гомдол янз бүрийн одоо мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд нь шалгаад тогтоогоод ирэхийн цагт нэр дэвшигч ирэхгүй болох ийм одоо эрсдэлтэй байгаа. За нэр дэвшээд сонгогдоод гарлаа гэхэд бол ерөөсөө тэгээд баяртай гэсэн зүйл бол байхгүй. Араас нь энэ хуулийн дагуу бол мөрдөж мөшгөөд үнэхээр одоо саяны хориглосон зүйлүүдийг хийсэн байхаваас эргүүлэн татах асуудлыг тавина. За нэг одоо бас нэг ноцтой одоогийн байгаа эрх зүйн зохицуулт юу гэвэл сонгуулийн тухай хуулиар бол хориглочоод тэгээд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээхээр байгаад байгаа юм. Ерөнхийдөө саяны заалтуудыг хориглосон заалтуудыг зөрчлийн тухай хуулинд зааж өгөөд одоо ингэж санал худалдаж авч болохгүй, гадаадд явуулж болохгүй гэж заачаад хариуцлага нь болохоор яах нь зөрчлийн хуулиар хүлээл гэж таарах гэдэг байгаа байхгүй юу. Гэтэл улсын хурлын гишүүнээр сонгогдоод тангараа өргөцсөн бүхэлдбүтэн улсын хурлын гишүүдийг бол эргүүлэн татах чи ямар хэцүү байдгийг бол бид одоо энэ сүүлийн үеийн үйл явдлуудаас маш тодорхой харж штэ. Тэр бүхэл эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь одоо бас тодорхой одоо баримтуудаар одоо нотлогдож байгаа юм шиг одоогор бид мэдэхгүй байна л да. Гэхдээ ямар ч байсан нотлох баримтуудыг ингээд өгөөд идэг авилгатай тэмцэх газарт тэгсэн мөртлөө прокуророос одоо улсын хурлын гишүүнээс нь төтгөлзүүлэх энэ саналыг оруулж ирэхгүй их удаж байна. Зарим тохиолдолд. За оруулж ирсэн ч бас одоо бас төтгөлзүүлэх хэсэг нь тодорхойгүй байна. Гэтэл тэр шалгагдж байгаа хэрэг нь ямар хэрэг байдаг вэ гэвэл эрүүгийн хэрэг байгаад байгаа шүү дээ уг нь. Тэгэд эрүүгийн хэрэг гэдэг чинь ноцтой. Тэгээ эрүүгийн хэрэгт шалгагдж байгаа мөртлөө улсын хурлын гишүүн гэдэг энэ бүрийн эрхийн ард нуугдаад одоо төтгөлзүүлэх тэр үйл явцыг хийхгүй байгаад байгаа байхгүй юу. Гэтэл энэ сонгуулийн одоо хуулиар болон зөрчлийн хуулиар саналыг одоо бүрэн ингэж худалдаж авсан мөртлөө тэр нь одоо баримтаар тогтоогдчиход байхад зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх гэхээр нөгөө хуулинд болохоор улсын хурлын гишүүдийг зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгдэггүй шахам бараг тэгж хэлж болно. Зөвхөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэр нь шүүхээр батлагдвал эргүүлэн татна гэж байгаа. Төтгөлзүүлээд. Тэгэхээр зөрчлийн
одоо хуулиар ерөөсөө тэр чинь тэгээд юу хөө хилцэх хугацаа 6 сар. Тэгээд дөнгөж ингээд сонгогдоод ингээд мөрдөн байцаалтын ажиллагаа явж явах зур яах нь нөгөө хөө хилцэх хугацаанд дуусна. Тэгээд ерөөсөө улсын хурлын гишүүдийг зөрчлийн тухай хуулиар хэрэг хүлээлгэх ямар ч амьдрал дээр боломжгүй юм байлээ. Тийм учраас энэ бүх одоо хориглосон санал худалдаж авч байгаа хэлбэрүүдийг бүгдийг эрүүгийн хуулинд оруулна. Зөрчлийн тухай хуулиас гаргаад эрүүгийн хуульд оруулаад тэгжээж эн чинь өөрөө эрүүгийн гэмт хэрэг болж хувираад тэгээ эрүүгийн гэмт хэрэг болох юм бол одоо арай илүү ноцтой байх ёстой учраас нөгөө төтгөлзүүлээд игүүлэн татах асуудал бол явагдах магадaltaй гэж үзэж байгаа. Тэгэхээр гол одоо хариуцлагын тухай бол ийм заалт орж өөрчлөгдөж байгаа. За бас нэг чухал зүйл бол хувь нэр дэвшигчдийг л санал худалдан аваад байна гэж ойлгоод байдаг тийм үү олон нийт. Гэтэл үнэн хэрэгтээ эрх баригч нам саналыг бол ерөөсөө бүр маш ихээр худалдаж авдаг. Хамгийн тодорхой жишээ бол юу? Шинэ хоршоо хөдөлгөөн. Энэ бол ерөөсөө төрийн зүгээс за төр гэдэг чинь цаана хэн байх вэ гэдэг чинь эрх баригч нам одоо эрх баригч намын зүгээс нэр дэвшгийг санаарч байгаа улс төрчид байдаг. Тэд нар өөрсөддөө одоо кредит буюу нэмэх үнэлгээ авахын тулд бүр төрийн мөнгийг ашиглаж тодорхой одоо сегментүүдийг одоо сонгож авч яаж вэ нөө илүү боломж олгож байна тий одоо малчтад зээл өгж гэн эсвэл ахмадуудын зээлийг тэглэж байна гэдэг чинь бүгд төрийн хүчнөөцийг ашиглаж эрх баригч нам санал худалдаж авч гинэ гэж үздэг. Бүр одоо олон улсад ч тэр улс төрийн онолд ч тэр. Тэгэхээр энийг бол бас хориглоно. Энэ бол маш чухал заалт болж орж ирж байгаа. Тэгэхээр ийм одоо цоо шин гинтийн сюрпризүүдийг те сонгуулийн жилд хийхийг л хориглох хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо нэгсэндээ ер нь бол бас төрийн албан хаагчдын цалинг сонгуул болохоос 1 сарын өмнө ч гэсэн нэмж байгаа нь өөрөө даалд зорилго нь бол нөгөө сонгогчдын буюу төрийн албан хаагчдын саналыг татах гэсэн ийм л зорилго агуулгадж байдаг. Тэгэхээр ийм одоо гинтийн шин чанартай нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг ерөөсөө сонгуулийн жил гарснаас хойш огт хэрэгжүүлж болохгүй гэдэг ийм заалт бас оруулж байгаагаараа бас нэг онцлог байгаа даа.